сэргээшин сүлжээний ченжүүд юм. Зайл мотор зайлахаар болж зарим улс төрчиж зайллаа. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг албан томилтоор явж байхдаа бэлтгэж байгаа тул алдаа мадаг гарч магадгүй шоолох зоригтой, шоглох мэдрэмжтэй үзэгч та бүхнээ ойлгоно гэдэгт итгэж байна. Уучлал шиг уучлал, гуйсан шиг гуйж чаддаггүй, бусдаас буруугаа хайх донтой эрхэм улс төрчидөө айдооны мэдлэгээ дэвшүүлээд шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийнхаа 46 дахь дугаарыг эхлүүлж байна. Олон түмэн нүдээр харж, гараар орж үзээд нойлын ногоон тэг гэдэг дүн тавьж, цавчаа ногоон гэж хоч өгсөн нооргор ногоон автобусны хэрэг явдал ногоорсон нойтгонсын юм болж, ноцтой баримтууд дэлгэцээр байна. Өнгөрсөн 7 хоног цавчаа ногооны талаар хуучин чимшиг, шин чимшиг, орхи чимшиг, хулхи чимшиг гэж мэдээлж байснаас хойш бүгдийн өмнө бүх хэрэгэлзээ тайлагдлаа. Замасктай төмөр будаг хоёрын хоорондох зайл гэсэн. Навигаторындээс орчиж гагнад очилдсан байгаа байхгүй юу? Олон түмнэрээ шин биш, хуучин, ориг биш, хулхи гэдгийг нь харлаа, үзлээ, тэмтэрлээ. Зайл мотор зайлахаар болж зарим улс төрчиж зайллаа. Жорлонгийн хоолойны булан төмөр гараар гагнчихсан, карантины бариул зоочсон, хүргэлтийн систем гэж хоосон сав сул хайчихсан. Эрэг боолт нь эн тэндээ онгоож харсан, илүү гараад ёрдоочсон, төмөр амбаарч голөгдох будаг шунхан төв талбайн цементэн дээр пурхийжүүлсэн Евро 5 автобус ертөнцид одоогоор байхгүй нь тодорхой боллоо. Бүрэн эрэхтэй дарга сайд нар бүтэхгүй ногоон автобустайгаа бүрэнхийн үдшээр хаашаа цууна вэ гэж айхгүй. Бүтэхгүй ногоон автобуснуудаа бүрэнхийн үдшээр наашаа цуулсан жанжингууд тесрэх бухимдал эсгэрэх үгэнд өртөн унаж буцаан явуулахтаа хүрч бууж өглөө. Гагцхүү цавцсан ногооны хэргийг цавчихгүйгээр харж давхар дээлнүүдийнхаа нэгийг тайлчихлаа. Дан дээлтэйгээ даараа болов уу яагаа бол гэж өмөлзөж өрөвдөхгүйгээр төөрсөн гүлгнүүд шиг биш тунгаадаг хүмүүс гэдгээ харуулах цаг ирлээ. Төгжрөл хариуцсан сайдынхаа хоргой торгон дээлээ тайлж өгөхлээгээд Сүхбаатар улсын хурлын гишүүний дан дээлтэйгээ үлдээд даарах уу. Хотын дарга орхиод хотын намын даргатайгаа үлдэх нь ёс зүйн хариуцлага ёсороо мөн үү? Огцроод л болчих юм бол цавчаа ногооныг олон түмнээрээ барьж үзэж бахардан бухимдсны хэрэг гарах уу? Баяраа өөрөө ширээн дээрээсээ унсан штэ гэдэг шиг цавчаа ногооны замаскан дээр халтарч унсан дарга сайд хоёр бөхөөхөн бургас олдвол шүүрчих гээд томхон дэр тарвал авч унчих гээд байна. Түгжирлийн саад бишээ түгжирлийн сайд хотын дарга хоёр би үхэхээр чи үх би мэдэхгүй чи л мэднэ гэж би рүүгээ чихэж нэг үзээд тэрний өрөөнд анх танилцсан энэний хажуу царайг нь анх харсан. Тэгтээ одоо ч танихгүй гэлцээр бөмбөг тоглож байгаа. Төсвийн эрхээ би хотын дарга шилжүүлчихсэн гэж нэгэн сүхвэдсэн бол нөгөө нь төсвийн захирагч нь Сүхбаатар гэж сумлсан. Яамгүй сайд учраас яг хууль заасан өрөөндөө бол нийслэл хот руу нэрхээ шилжүүлсэн байдаг. Наад улсын төсвүүдээр байгаа захисан зарцуулах эрх нь төсвийн ерөнхийлөгчийн захирагч нь би биш үү? Сүх талаас нь сум шагаасан хоёр хүн энэ хооронд эзгүй байсан гинсек рүүгээ онилж нэг үзв. Ер нь хин хаан хизээ төр цагта автобусны жолооч хувийн хвшлийнхэнтэйгээ олуулаа гарч идэл ярьсан нь чухал биш. Парка шинжлэх хэрэгцээг далимтуулж цавчаа ногоон болгосон нь нүдэн дэлхэн мартах ёсгүй баримт. Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн намын улаан хүүх ягааны аль нь цавчаа ногооны талаар шүгэл үлээсэн. Хин шүгэл захиасан нь биш хохирлоо хэрхэн барагдуулах вэ? Хизээ хуучин биш шин хулхи биш ориг автобустай болох вэ гэдгийг бидэнд сонирн байна. Хулхи ногооныг ориг, хуучин автобусыг шин гэж дөрвөө бух шиг гүжүүдлээд байсан хурган төлгөн дарга нар эхнээсээ цагдаа хоригдлоо. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Жавхланбаатар мөрдөгчд гэрт нь очихдоо зэрэгцсэн гидсээ хүллээ. Шудраг самурай шиг бүсэдогийн замналаар өөртөө харакири хийгээгүй л бах. Шоронд биш эмнэлэгт цаг хожих гэсэн төдий үйлдэл. Эцэст нь хэлэхэд Тэнүү агоог дэмждэг дархны улс төрч гэж яг хэн бэ? Дархан төрж өссөн Сүхбаатар ах магадлал хамгийн өндөр. Тэнүү агоогийн ганхойг тэр хоёр дархных. Хуучин цавчаа ногооныг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр авсан нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга Инх тайван гэгч нь Сүхбаатарын шадар зөвлөх гарын туслах нь байсан. Бас хайрч шавь юм. Бас нэг хайрч шавь. Инх тайвны нэг ангийн найз Батзөрг нь хотод төвчрөл бууруулах төслийн дарга. Цавчаа ногооныг хүлээж авсан автын ашиглалтын инженер Батөргөл нь Тэнүү агоод ажиллаж байгаад хувийн хвшлээс хувьсгалын талд орсон. Хуучныг шин гэж дүгнэх томилолт өвдлийн ирснийг гэж үзэж болохоор байна. Зайл мотор зайллаа. 500 биш 80-ыг авчгаад молигдуулснаа мэдлээ. 130 тэрбум баг биш их мөнгөч галт тэрэг нь хөдлөө явчихсан хойно ирээд таксидсан тулдаа 5 минут хоцорлоо гэдэг шиг тамхилж тайвшрах цаг биш. Спортын тайлбарлагч хижрийн хилдгээр магтаад байгаа юм шиг мөртлөө бодит байдал гэдэг шиг шоглоод байгаа юм атал тэргээшийн асуудлыг сэргээн хөнтгөөс аргагүй үйл явдал өрнөсөөр байна.
Шээс дамжуулдаг газар нь шээс сольдог, допинг шалгадаг газар нь допинг шахдаг байсан нь чонд хадгалуулахын үлгэрийг гашуун үнэн болгож байна. Допингийн төвд ажилтан байсан хүн одоо шүгэл үлээдээ ахтан нартайгаа нийлээд чиний шээсийг сольсон хариуцлагаа би өөрөө хүлээн. Баримтанд байгаа болохоор удахгүй 50 гэж улсын начин цэрэн тогтоход чаад ицсэн нь дэлгэйтлээ. Дүүгүүр химээх цэрэн тогтох начин эхний удаад X ажилтны нэрийг нууцлсан байна. Манадагийн тэргүүн Хатанбаатарын өрөөнөөс түүний хүргэн хадмынхаа толгойлдог төвийн захирал мөнх болд. Биентэй амралт спортын улсын орооны эмнэлгийн албаны дарга булганы гэрээс нэгжлэх шалгалтаар бэлэн цэхний сэргээж допингийн бодисод илрүүлэн хурааж авлаа. Үндэс чөлөөт бүхийн багш Батням, цагдаагийн хүч спорт хорооны дасгалжуулагч Мөнхтөл, пауэрлифтингийн гавья тамирчин Дорж нарч сэргээшийн сүлжээний ченжүүд юм. Шалгадаг, хяндаг ажил үүрэгтэй эмч нар нь шинжилгээ оронд шахдаг, сэргээлдэг, зөвлөдөг багш нар нь өөрсдөө өв соёлоо сүрүүлэх, панц 8 өсрөгдөг, улс орныхоо тугийг буулгаж ихүүлж хориотой бодис арилждаг юм байна. Хатанбаатар эмч хувийнхаа мэйл хаягаар шинжилгээний дүн хүлээж авдаг гих зэрэг шивтэр ханхалсан шээс үнэрсэн баримтууд сэргээшийн хяналт гэдэг зүйл хар зах дээр гарч хэрхэн яаж завхарсныг нотолдог. 30 гаруй бүхий нэр байгаа гэж хууль хяналтын хэдэн жилийн өмнө зарлаад таг болсон. Хин дуртайхаа хувь тавилангаар тоглодог, хин төлснийхин шээсийг сольдог талаар спортын ертөнцид яригадаад олон жил болж байна. Бээс орцоо өгөх хэсгээ шийтгэхээс өмнө хэвлэлээр нуус биш болох нь намандаг. Тамирчны эрхийг зөрчдөг. Төр шээсний бортхонд хурууга дүрж оролцдог зэрэг нь бүгд вадагийн дүрм журмыг зөрчин улсаараа дэлхийд дахин бандуулах, улсаараа олимпиад толгой гудайлан оролцох аюул дээр авчирлаа. Хатанбаатарыг Хаанбаатараар сольсноор асуудал цэгцрэхгүй. Ил тод шударга ажилуулах арга механизм шин бүтэц бүхэл тогтолцоог босгохгүй бол жил бүрийн наадмын дараах шээсний хэрүүл тасрахгүй. Төрийн дуулалтын ишгэнд Алтан Соёмбод далбааны намраанд тусгаар тогтнол бий. Өөр хангаа наадмын их шүүгт 3 цоодол торон үлдэж байсан бол өнөөдөр Монголын их дуулааны талбарт 3 ган хуйг торон томбоож тодорн тонтоож байна. Эхнийх нь Эрдэнэс таван толгойн захирал асан ган хуйг. Нүүрсний хулгай хэргийн шүүгдэж 40 их найдын нүүрсний хулгайнд дэргэд 40 тэрбумын хэрэгтэй гэж өөрийгөө өмгөөлж буй. Нэг шанах нүүрсний хэрэг байхгүй гэж мэтгэж байгаач хаус хороолол, спорт зал, шилэн барилга зэрэгэд эдмүрийн баримтууд нь ажлын бэлий, хурц шуудай, жоту ломтой огт хамаагүй. Дараагийнх нь Тэнүү агоогийн ган хуйг гихч. Тэнүүхэн овсгоонд хуучин автобусыг шин хөлт тэргийг ориг болгохдоо тулсан. Дархан төрөөд даам гарсан нөхөр. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаыг ажлын өрөөнд нь зодох хөлт ногооны үлдэгдэл 60 тэрбум хаана байгааг хэлэхгүй чаддаг юм бол олоод аваараа гих шахуу шазуур зууж байгаа. Ингээд 60 тэрбум гэдэг муу ярын тоо ахиад сэрэгчлээ. Гурав дахь нь ард санхүүгийн нэгдлийн ган хуйг. Сангийн дэцэд байхдаа талхны үн мэдэхгүй байж хадаад банцсандаа баахан талх хөрхмитээр талх химээх цол гуншинтай болсон. Төрийн ордны зүг Монгол салаавч гаргасан хамтлагийн гишүүн. Үүдэн шүдэ хуглуулсан залуу бүсгүй мэдүүлснээр бааранд дүү хүргэнтэйгээ хамт нөхрийг нь ч бас хамгаалагч нар барьж байхад өшиглэж тангараад хэрэг үүсмэгцэн хариу болгож брендийн хувцсыг минь урж хохироосон гих өргөдөл гаргасан. Би бүсгүйчүүдэд задуулсан. Би хохирогч гэдэг ярилцлага өгсөн. Залуу бүсгүй шүднээс өмд цамцаа хайрлсан талхны үн мэдэхгүй ч брендийн хувцсны үн нэгдэг ган хуйг. Өөрөө бол дорногоос сонгогддогч өөрийнх нь компани Сэлэнгээс төмрийн хөдөр олзуурладаг. Говь хангаа хосолсон улс төр бизнестэй дэлгэр сайхан өөрийнх нь хэлснээр бол түгжирлийн сайд гэдэг хайруулын тавган дээр суулаа. Үндсэндээ бол одоо хайруулын тавган дээрээ суучихлаа шүү дээ. Халдашгүй дархан эрэхтэй хайран өвцгөөрөө хайруулын тавган дээр хиншин өнөртөөлн суух болсон хайран өвцөг. Дэлгэр сайхан бизнесийн ариун туршлагатай юу гэвэл туршлагатай. Аль 17-18 жилийн өмнө Арчилсан намын баяр цогттой хамт офшорд олон сая доллар нууж явсан туршлагатай. Сонгогдсон тойрогт нь 12 настай охин алга болж аймгийнх нь хэмжээгээр камер биш камерын сэг хоосон ёрдоож байсан нь 90 хайх мөрдөн өшгөхөд гай болж байгаа энэ үед дэлгэр сайхан сайдаар томилогдож таар. Өөрөө цагдаа байсан хүн гэмтэргээ суршил сэргийлэх хүүхэд багчууд хүн амын аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар анхаарсан бол нэргсэн хойно хашгирч нисдэг тэрэгний түрээс хуваалцаа төлөхөөс илүү үр дүнтэй байх байлаа. Нимбаатар хотын дарга болохоос ядаж 1 сарын дараа угааццаарай гэж хүслээ. Ядаж нэг ажиллаа аваад нэг сар усны дараа угаац цацчих эхлүүл зүгээр баха гэж би бодож байна. Маргааш нь 3 сарын дараа цацаарай гэж угаац цацах ёслолын товыг сонгож амжлаа. Сонгон найрхны сонгогчд гэж ёстой сонин тавилантай хүмүүс. Улсын хурлын гишүүнээр сонгоод явуулсан улс төрчид нь хугацааныхаа эхэнд юм уу төгсгөлд нь хотын дарга болчихдог. 2024 он сонгон найрхных нь нэг мөсөн хотын даргаа шууд сонгохыг хүсэж байна. Хот дүүрэг анхан дунчат дайны фрончиг болчихсон. Утаа төвчрэл, үерэг, гэрэл, дулаан уртсан нүх ундуу сундуу төрх байдал нь угаасаа бөмбөгдүүлчихсэн юм шиг гэдг нь үнэн тул бэд томилж онцгой тогтооход хүрсэн. Улсын хурлын хамгийн өндөр гишүүн инх баяр хууль зүйн сайд боллоо.
Хууль зүйн дэд сайд, хууль зүйн байнгын орооны дараагаар сонгогдож байсны хувьд мэрэгжил туршлагын хувьд гологдохгүй. Энх баяр шүүхийг шударгасны дэнс болж чадахгүй байна гэж хатуу шүүмжилдэгч тэр итгэдэггүй шүүхтэй цаазлах эрх олгох тухай тоглосон шинжгүүгээр ярьж байсан удаатай. Угаасаа нэгдэн орсон грек нуанцаас буцах аргагүй гэдгийг манай өндөр хуульч мэдэж байгаач поп нэгчих гээд байдаг талтай. Энх баяр боловсролын зээлийн сангаас $32,000 авсан ч яг сурсан нь яс тодорхой болоогүй. Авсан зээлээ тэглүүлээд ажиг сураг гармагц мөнгөөр нь бас нэг төлсөн түүхтэй. Эрчим хүчний сайд чойжил сүрэнгэж үе чойжин бууж ив хавгүй үгсээрээ иргэдээ гэрэл тасраад ирэх мэд чийдэн буудаж шатах мэд гинт цочоодог хүн төрөөд байна. Хаалганы ардаас цочоодог хүүхэд шиг зурагт үдэд суухад уулга алттал цочоодог хүн. Хагас кокс түл шиг лаборатори туршин иргэд өөрсдөө хянаж баталгаажуулна гэхийн оронд шууд туршилт хийн гэж туугаад хайсан. Ийм бүтээгдэхүүнийг оруулж ирээд энэ үйл 12 сарын 15-наас 2 сарын 1-ний хооронд нисэх яармаг налах чадвал дархан хот гэдэг юм. Бүр дархан хот болохгүй бол багнуур дээр төлж ийгч бодож байгаа. Хүмүүс бид туулай харах хулган нэвшин. Тэгж орол хүн байтугай амтны эрхийг хүндэлж хамаагүй туршихаа болсон. Харин өнгөрсөн 7 хоног чойжилсрын сайд ээлжид цочоолтой хийж энэ үйл нисэх яармаг налаах чадвал дархан болохгүй бол багнуурт туулж үзэх юм байна. Их том алдаа хийхээс өмнө нүдэрээ үзчихийг нь. Их том алдаа хийхээс өмнө эхлээд ямар ч байсан нүдээр үзээд авчил гэж бодож байгаа шүү дээ. Нисэх яармаг дархан багнуур налаахын бол том алдаа биш жижиг алдаа. Тэд юу яачих бол том алдаа хийхээс өмнө болчихно гэдэл аваад хайчихлаа. Сайд нь үгээ олдоггүй болохоос мэрэгчлэтнүүдээ үзэж буйгаар түлш нь бол сайн хотын утааг ялахад шалгарч туршигдчихсан арга юм билээ. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 46 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.